Сайн бацхан уу бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө сэдвээр та хэдийн маань харилцааны одоогийн нөхцөл байдал болон ирээдүйн нөхцөл байдал ямар байх нь вэ? Энэ харилцаа ирээдүй рүү хэрхэн чиглэх вэ? Ирээдүйд ямар нөхцөл байдалтай болох вэ гэдгийг үзэж өгөхөөс гадна тэр хүнийх нь яг чин сэтгэл нь ямар юм бэ? Одоогийн мэдрэмж, за дээрэс нь таныг яг юу гэж мэдрээд байна? Тэрийг үзэж өгөх болно. За тэгээд уншлага маань болохоор ерөөсөө нэмэлт байхгүй. Энэ сарынхаа уншлагын хямдрал зарлаад би хувийн уншлагаа 33,000 төгрөг болгож байгаа. Өнөөдөр болон маргааш 2 өдөр, зөвхөн 2 өдөр. Тийм болохоор хувийн уншлага авах хүмүүс маань энэ 2 өдөртөө амжаад надаас хувийн уншлага аваарай. Хямдралтай үзэж байгаа. Яг нь би өөрөө ингээд цаг болгон нэг удаа хувийн уншлагын дээр ингээд хямдрал зарлаад хүмүүсийнхээ бас уншиж өгөө гэсэн хүсэл эрмэлзэлтэй явж байгаа. Яагаад гэхээр хүмүүс маань ингээ хувийн уншлага авах маш их сонирхолтой байгаад идэг. Тэгээ бас хувийн уншлага авъя гэхээр тааруудчдын маань үнэ тариф нь бас нэлээд жоохон өндөр байгаад идэг тийм болохоор та бүхэндээ миний зүгээс өгч байгаа бяцхан бэлэг гэх юм уу? Хэмзэл авах шүү. За та бүхэн маань одоо энэ 3 группээс харж байгаад өөртөө аль таалагдсанаа сонгоод уншлагатаа орцгоё. За нэгдүгээр групп ихнийхээ хувийн уншлагыг. За энерги шалгалт болгоод яг та бүхнийхээ маань одоогийн бодол мэдрэмж нь ямар байгаа вэ гэдгийг үзцгээе. За ингэж үзэхэд яаж гарч байна вэ? Ямар гарч байна вэ гэхээр та хэдийн маань хувьд гэх юм бол нэгдүгээр группийнхнийг маань сонгосон хүмүүсийн хувьд ер нь өнгөрсөнд болсон зүйл дээр маш их харамсаж байгаа. За дээрэс нь харилцаан дээр та хэд маань өнгөрсөн хугацаанд ямар нэгэн байдлаар энэ харилцаан дээр гомдсон, шархалсан зүйл байгаа бол тэр зүйлстэй ингээд маш их гомдоод харамсаад байгаа харагдаж байна. За тэгээд энээсээ болоод ер нь л шүүнж унтаж чадахгүй ингээд нойр нүрэхгүй байгаа. Эсвэл маш их стресст орсон, харилцаанаас ерөөсөө маш их депресстэй байгаа, стресстэй байгаа. Магадгүй бүр ингээд сэтгэл готрлын хэмжээнд орсон ч юм уу тийм нөхцөл байдалтай байгаад байгаа юм байна. Ер нь л энэ хамтрагчаасаа болоод өөрөө ингээд шүүнж унтаж чадахгүй байдалд хүрсэн. Маш их бодол, сөрөг бодол, мэдрэмжэнд автаад байгаа. Та хэд маань яг одоогийн нөхцөл байдал мэдрэмж нь ямар байна вэ гэх юм бол харилцаан дээр ийм байдалтай байгаад байна. Тэгээд одоогоор та хэдийн маань өнгөрсөнд энэ харилцаан дээрээ илүү ирээдүй хараад өнгөрсөнд маш сайхан зүйлсийг хараад өнгөрсөнд та хоёрын маань харилцаа маш сайхан байсан бол одоо харин бүх зүйл таны хувьд бол ингээд дуусч байгаа. Бүр ингээд бүх зүйл нур унж байгаа юм шиг тийм мэдрэмжтэй ер нь байгаа гэж харагдлаа. Гэтэ хэдийгээр ингээд бүх зүйлийг ингэж бодож байгаа ч гэсэндээ би одоо энэ нөхцөл байдлаас гарах ёстой. Би өөрийгөө ингээд уламд ажиллах хэрэгтэй. Бүх зүйл дээр би ингээд шинэлэг байх ёстой. Энэ харилцаа бүтсэн ч гэсэндээ бүтээгүй ч гэсэндээ намайг буцаагүйгаа тэрсэн ч гэсэн буцаж гүйж ирээгүй ч гэсэн би бүх зүйлийг шинээр эхэлнэ. Магадгүй ихэнх хүмүүс манад энэ харилцааг ингээд дуусгаад би ерөөсөө энэ харилцаанаас болъё. Би энэ харилцааг орхиё. Дахиж би энэс цааш ингээд зовж чадахгүй, шаналж чадахгүй. Би зүгээр өөр хүнтэй шинээр эхэлмээр байна гэсэн байдлаар хандаад байгаа бол нөгөө бүлэг хүмүүс маань харин яаж байна вэ гэхээр за нэгэнт өнгөрсөн зүйлсийг магадгүй одоо ингээд таныг хуурсан ч юм уу хамтрагчийн таныг гомдоосон тэр зүйлсийг өрөөсөө зүгээр л ард нь орхий. Одоо би нэгэнд энэ хүнээс сална гэж байхгүй битээр ингээд энэ харилцааг цааш явуулахаас өөр аргагүй. Би ингээд уучлая. Хичнээн гомдож байгаа ч гэсэндээ хичнээн надад хэцүү байгаа ч гэсэн хичнээн миний зүрх сэтгэл ийм байгаа ч гэсэн би энэ хүнийг нэг удаа уучлаад үзье. Энэ алдааг нь уучлаад ойлгоод итгээд үзье тийм байдлаар хандаж байгаа гэж харагдаж байна. Тийм байдлаар хандаад за ер нь харилцаагаа дахиад шинээр гой гал халуунаар эхлэе. Би өөрөөсөө шалтгааллах бүх зүйлийг хий өөрийгөө өөрчлөе. Гадаад төрхөө харилцаан дээр илүү шинэлэг бай, харилцаагаа илүү шинэлэг байлгахын тулд хичээгээд үзье гэсэн байдлаар хандаж байгаа гэж харагдаж байна. Нэгдүгээр групп их юм ба. За харин нэгдүгээр групп ихнийх маань за таны хамтрагчийнх нь одоогийн
За харин хамтрагчийн хувьд ямар байна вэ гэх юм бол хамтрагчийн хувьд харин илүү өнгөрсөн хугацаанд яг эргэлзээд хоёр хүний голд ингээ гаццсан байгаа харагдаж байна л да. Та болон танаас өөр нэг зүйлийн голд гэсэн үг. Тэгэхээр ажил төрөл байж болно, гэр бүл байж болно те ээжигээ сонгох уу, гэр бүлээ сонгох уу, таныг сонгох уу. За эсвэл энэ эмэгтэйг сонгох уу, үнэхээр таныг сонгох уу гэсэн ийм хоёр эргэлзээнд маш том эргэлзээнд байсан гэж харагдаж байна. Тэгээ эцсийн эцэст энэ хүн яаж байна вэ гэхээр гэр бүлийн таныг сонгож байгаа гэж харагдлаа. Тэгэхээр яалтчгүй нөгөө нэг хоёрдугаар та хэдийн маань нөгөө нэг группийнхаа хоёрдугаар хэсэг буюу гэр бүлийн за энэ харилцааг уучлаад үзье гэж байсан хүмүүс бол яалтчгүй ингээм хамтрагч нь уучлалгүйгээд таныг сонгоод тань руу гэд тэ хичнээн өөр эмэгтэйтэй холбоо тогтоосон байсан ч гэсэндээ гадуур харилцаа байсан ч гэсэн энэ хүн бол эцсийн эцэст таныг гэд гэр бүлээ ингээд сонгоод зүрх сэтгэлээ яг одооноос ингээд бүр өмнө нь ингээд үнэхээр таныг гомдоож байсан бол үнэхээр танд ингээд дутуу мэдрэмж үүж байсан бол тань дээр нэг л ингээд сэтгэл зүрхээ зориулж чадхаан болцсон байсан сайн сайхан зүйлс хийхгүй байгаад байсан нэг л мэдрэмжээ нуугаад байсан таныг өмнөшөө хайрлаж чадахгүй байгаад байсан бол энэ хүн ч гэсэндээ одоо би бүхэл зүрх сэтгэлээ ерөөсөө хандаа зориулъя хайрдаа зориулъя те танд хамтрагчтай ерөөсөө ингээд зориулъя гэж шийдсэн байгаа гэж харагдаж байна. Тэгээд ер нь л ингээд бүх зүйлийг даваад одоо өөр зүйл харахгүйгээр өөр зүйл бодохгүйгээр зөвхөн гэр бүлэнгийн би гэр бүлэнгийнх ёстой гэсэн байдлаар хандаж байгаа гэж харагдаж байна. Энэ хүний яг одоогийн нөхцөл байдал гэх юм бол ингэж харагдаж байна. Өнгөрсөнд ялцчихгүй одоо танд сэтгэл гаргаж чадахгүй байгаад гэсэн харагдаж байна л да. Ямар ялцчихгүй сэтгэл нь ингээд хоёрдод байсан. Харин одоогийн байдлаар энэ хүн маань харин илүү тань руу гээд нэгдүгээр бүлгийнхэн маань харин эсэргээрээ байгаад харагдаж байна. За одоо энэ харилцааны ирээдүй ямар байх вэ? За ингээд харилцааны ирээдүйг авч үзэхэд та хоёрын маань харилцаа бол ер нь л илүү санхүүрийн чиглэсэн харилцаа болно гэж харагдаж байна. Яг талтчгүй нөгөө нэг одоо би бинээ сонгоод энэ харилцааг үргэлжлүүлээд одоо яг та хэдийн маань төвлөрөх ёстой зүйл нь юу вэ гэх юм бол өөрийн санхүүгийн эрхчлөө, санхүү за том үйл хөдлөх хөрөнгө ч юм уу те яг амьдралын юм баталгаатай зүйлс рүү илүү хамтраад ингээд анхаарч эхэлж байгаа хгүй хоёр талаасаа ер нь тэгээд гэр бүлээ ингээд за хоёлаа одоо гэртээ байсан бол тийм байшинтай болъё хоёлаа ийм зүйл авъя хоёлаа одоо гэр бүлээрээ ийш аялъя гэр бүлийнхээ төлөө ер нь маш их хичээл зүтгэл гаргаад хоёр талаасаа нэгдээд за энэ дээр болохоор ингээд хамтрах зүйл гарч ирсэн байна тийм тэгэхээр та хоёр маань хинэн ингээд энэ харилцаан дээр хичээгээд хамтраад ер нь ингээд амьдралын хэрэгцээтэй бүхэл зүйлийг бий бодлохын тулд гэр бүлийн үр хүүхдээ за үр хүүхдийнхээ ирээдүйн сургалт хөдөлмөр хичээл тэр сургуулийн төлбөргөөд энэ тэр болгон дээр маш их хамтарч хичээж байгаа харагдаж байна. Тэгээ энэ ч гэсэндээ та хоёрт маань хорвоо ертөнцөөс ч гэсэн маш их тусламж дэмжлэг үзүүлнэ. Та хоёр маань ингээд энэ дээр маш шийдвэртэй байж чадна гэж харагдаж байна. Яалтчгүй ирээдүйдэн бол та хоёр маань ингээд нэгдээд өнгөрсөн хугацааны бүх зүйлээ уучлаад хамтарч чадахны энэ харилцаа ирээдүйдэн бол маш их гоё болохоор харагдаж байна. За харин одоо харилцаан дээр нүүрч байгаа зөвлөмж зөвлөгөө юу юм бэ? Нэгдүгээр группийн нэмэр нүүрч байгаа зөвлөмж зөвлөгөө юу? За та хэдэд маань өгч байгаа зөвлөмж зөвлөгөө юу байна вэ гэх юм бол өнгөрсөн хугацаанд ялцчихгүй гомдож байсан байна. Өнгөрсөн хугацаанд харилцаан дээр маш их гомдож байсан бол энэ хүнээ уучлаарай. Нэг удаа энэ хүнд боломж олгоод үзээрэй. Ерөөсөө харамсах зүйлгүйгээр тэгээд харамцвал, гомдол, харуусал байгаа бол энэ болгоноо тавьж уулах хэрэгтэй байна. Нэгдүгээрт хамгийн чухал өгч байгаа мессеж нь ийм мессеж байна. За тэгээд дээрс нь бас ингээд жоохон хүлээх хэрэгтэй байна, харзнах хэрэгтэй байна. Тэг ялцчихгүй нөгөө нэг зарим хүмүүс маань за шууд орхи хаяа болий энэ хүнийг гэхгүйгээр би шууд өөр харилцаанд эхлүүлье. Би өөр хүнийг гээ гэж бодоод байгаа хүмүүс маань бас хандаж орж ирж байгаа мессеж юу вэ гэх юм бол
харилцаа жоохон харцнаад үзээрэй. Харилцаан дээрээ жоохон ихтгэл тавиад үзээрэй. Дээрэс нь ингээд яаран шийдвэр гаргалгүйгээр жоохон хүлээснээд харцнаад энэ хүнийг жоохон хүлээгээд үзье гэж гаргадчих байна. Тэгээд бас гарч ирж байгаа зүйл ингээд гэх юм бол Two of Cups за та хоёр бол маш гоё нэгдэж чаднаа, хамтарч чаднаа. Та хоёр бие биенийг маш их харилж ойлгож чадна. Ирээдүйдээ бол хайртай байна гэсэн. Хайртай байна. Та хоёр бие биенийг хайрлах чадах хүмүүсээ хамтдаа нэгдэж нэгэн бүхэл юм шиг ингээд аз жаргалтай гэр бүлийг бүтээж чадах хүмүүсээ гэж харагдаад байна л да. Тэгээ яалтчгүй нэгдүгээр бүлгийн маань хамтрагчтайхан сайн сайхан гэр бүл та хоёр дээр яалтчгүй ингээд одооч тэр ирээдүйд ч тэр ингээд зөвлөгөөн дээр тэр хүлээж ингээд үзэхээр гэр бүлийн мессеж маш их гарч ирж байна. Тэгээд гэр бүл болноо. Та хоёр бол гэр бүл болноо. Аз жаргалтай гэр бүл болноо. Одоо хамтдаа та хоёр хийж бүтээж чаднаа гэж мессежүүд маш тодорхой орж ирээд байгаа байхгүй юу? Тийм болохоор та хэд маань үнэхээр яг энэ шийдвэрийг гаргах гад байж байгаа бол бас шийдвэрээ жоохон хөдлөөснээ даацнаад жоохон хүлээд үзээрэй. Энэ харилцаан дээр жоохон боломж өгөөд харцнаад тий. Тэгээд та хоёр хамтдаа байснаар яах вэ гэх юм бол амьдрал гарч ирж байгаа маш их сад бэрхшээл энэ цорилтууд давах ёстой даваанууд энэ болгоныг хамтдаа даван туулж чаднаа гэж харагдаж байна. Энэ харилцаа нь бас ялтчгүй жоохон сорилттой харилцаа байгаа даа л да шууд ийм дартан замаар явахгүй тий. Амьдралд чинь бас ингээд маш их сорилтууд орж ирэн та хоёрыг хамтдаа байж чадах нь энэ бүхний эцэст та хоёр эцэст хамт үлдэж чадах уу? Бие биений хайртай байж чадах уу гэсэн ийм сорилтууд маш их орж ирэхээр байгаа харагдаж байна. Тэгээд магадгүй энэ одоо болоод байгаа үйл явц нь та хоёр дээр нэг бас л нэг гарч ирж байгаа сорилт маягаар байгаа байхгүй. Тийм болохоор та хоёр хамтдаа байж чадах юм бол хий энийг ойлгоод тэмцээд яг гэр бүлийнхээ төлөө загварч чадах юм бол та хоёр юу ч даван болж чаднаа гэсэн мессеж гарч ирлээ. Тэгээд нэг надад нэг амар чухал тийм зүйл орж ирээд би нэг лекцэн суугаад байжсэн юм аа. Нэг Наранбаатар лектор Наранбаатарын нэг лекцэн суугаад байжсэн чинь тэгж тэр хүн тэгж ирсэн байхгүй би яг тухайн үедээ бас ингэ найз залуутай амуудчаа байжсэн чинь хүмүүс биднийг одоо өхөл биднийг салганаа бид нарыг одоо юу ч салгаж чадахгүй өхлөл биднийг салгана бие биедээ ингээд маш их хайртай би чамд хайртай гэдэг хэрнээ тийм их том амлалтыг өгдөг, тийм их том зүйлсийг ярьдаг хэрнээ яагаад ганцхан хүүхэн гарч ирэхээр салчд юм бэ? Яагаад ганц залуу гарч ирээд ингэ мессеж өчгөр нэг хүүхэн гарч ирээ мессеж өчгөр нэг хүүхэнтэй ингэ уулзгаар эсвэл нэг залуутай уулзгаар ингэ салчд юм бэ? Зөвхөн ийм хэврэг харилцаа байсан гэжүүдээ гэдгсэн чинь тухайн үед надын зүрх сэтгэлд бүр ингэ тодоос үлдээд тэг би бас өөрийгөө бодчихсон. Нэрээ яагаад ингэ ганцхан хүүхэн мессеж үтсний төлөө бүхэл бүтэн ингээд хайр дурлал минь үгүй болчихж байгаа юм бэ тий. Би одоо ямар тэнэг юм хийч вэ? Би тэр хэмжээний хүнд хайртай байж ганцхан мессежнээс болоод ингээд энэ харилцааг дуусгачлаа гэж үү? Би энэ харилцааг ингээд салгачлаа гэж үү гэд би шууд тэр лекцнээс гараад ингээд буцаанаас залуураа гүйжсэн л да. Тэгээ яалтчгүй та амар ойролцоо мессеж гарч ирээд нэг ярих энийг ингээд ярих ёстой ч юм шиг тийм мэдрэмж төрөөд ярьчлаа. Хүлээж авах хүмүүс нь хүлээж авах ба. Хоёрдугаар бүлгийнхэн маань урилгатай орцгоё. Хоёрдугаар бүлгийнхнийхээ одоогийн та бүхний маань тааш сэтгэлийнх нь мэдрэмж нөхцөл байдал ямар байгаад бэ гэдгийг орцгоё. За ингэж үзэхэд хоёрдугаар бүлгийнхэн маань энэ харилцаан дээр өрөөсөө хоёр хүний энерги орж ирэхгүй байна. Бас өөр хүний энерги орж ирж байгаа харагдаж байна. Гэхдээ энэ маань цөөх хүн дээр байгаа байх тааදී маань хоёрдугаар бүлгийг сонгосон хүмүүсийн маань хайртай хүн нь магадгүй гэр бүлтэй ч юм уу эсвэл найз охинтой. За энийг эрэгтэй хүмүүс үзэж байгаа бол тэр хүн нь таны юу хамтрагч нь нөхөртэй эсвэл найз залуутай тийм хүн байгаад магадлалтай байна. Дээрээс нь энэ харилцаа нь ерөөсөө их удаан хугацааны харилцаа бол биш байгаад байна. Гэр бүл болсон хамт амьдарч байгаа хүмүүсийн харилцаа бол биш. Харилцаа нь ер нь их удаагүй харилцаа гэж харагдаад байна. Тэгээд
магадгүй өнгөрсөнд ингээд гэр бүлтэй байсан эсвэл ингээд өнгөрсөн эксээ явуулж чадахгүй байгаа хүмүүс харагдаад байгаа хгүй юу нэлээ цөөнх гихээс бараг тал хувийн ч юм уу тийм. Тэгээд энэ харилцаан дээр болохоор та бүхэн маань илүү хүлээж байгаа энергитэй байна гэж харагдчих байна. Энэ хүнийг ингээд орхихыг тавьж явуулахыг эсвэл яг энэ харилцаа яг хаашаа ирэх вэ? Би энэ хүнийг л ингээд харцнаад байж тий. Тэгээ энэ хүн яг хэнийг нь сонгох нэ бит хоёрын гэсэн байдлаар илүү хүлээцтэй харилцаан дээр хандж байгаа гэж харагдчих байна. Гэхдээ яг инглигээд өөр хүнтэй байлаа гэж эсвэл экстэй байсан тий одоо хамтрагчтай хүн байгаа гэж та манайг тийм шаналж хэцүү байгаа бол зүйл байхгүй харин яг өмнөх зүйлээ хийгээл энэ харилцаан дээр жоох ингэ шийдвэртэй байгаад нэг тийм элдв юм бодоод за би яах вэ ирээдүйд одоо яах вэ гэл нэг ирээдүйд рүү санаа зовоод ч юм уу аливаа зүйл дээр нэг бодол болоо санаа зовоод байгаа зүйл байхгүй ер нь л их хүлээлийн хамтрагчаа илүү хүлээсэн хамтрагчийнхаа ямар шийдвэр гаргах нь вэ гэсэн тал дээр илүү хүлээсэн байдалтай байгаа харагдчих байна. Тэгээ ер нь өөрсдөө илүү хайрлал нэг тайд маань яг л нэг өөрийн гой мэдрээд байгаа харагдлаа да би илүү үзэсгэлэнтэй маа би амар хөрх юм аа би илүү сайхан юм аа гэсэн байдлаар нь хандж байгаа гэж харагдчих байна. Дээлэг хувийн за тал хувь ийм байдалтай байгаа гэж харагдчих байна. Харин нөгөө тал хувь нь ямар байна вэ гэх юм бол нөгөө тал нь яг уу харилцаан дээр нэлээд сэтгэл хангалуун байгаа харилцаан дээр ингээд аюу гоё чөлөөтэй эрг чөлөөтэй харилцаа байгаа харагдчих. Илүү таны нөгөө нэг найз нөхөд шиг тэг гоё хамтдаа болзоонд явсан найзуудаа за энэ харилцаан дээр бас зөвхөн таяр гэхээсээ илүү гэр бүлийн найзууд ч юм уу эсвэл дундын найзууд ихтэй тэгээ найз нөхдөөрөө гоё хамт уулзаал зугаалдаг болзоонд явдаг ер нь энэ харилцаа дөнгөж ихэлсэн байгаа болохоор аюу гоё тийм шинэлэг байгаа харагдаж байна л та. За харин хамтрагчийн одоогийн нөхцөл байдал хурдгууд ихний маань хамтрагч. За хамтрагчийн маань одоогийн нөхцөл байдал ямар байна вэ гэд үзсэн чинь хамтрагч нь болохоор зэрэг ер нь л энэ харилцаан дээр маш их гоё сэтгэл хангалуун байгаа, өөдрөг байгаа энэ харилцаанаас маш их баялаг зүйлсийг олж харж байгаа харагдчих байна. Тэгээ тантай байхаараа илүү гоё хөвгөлтэй байдгийг аз жаргалтай байж чадаад байгаа нэг л тийм тантай байгаар яагаад ч юм дээ энэ хүнийг амар амгалан, амар тайван гэхээсээ илүүгээр маш их аз жаргалыг мэдэрдэг тийм хөвгөлтэй магадгүй энэ 2 дугаар бүлийнхнийг сонгосон хүмүүс маань өөрсдөө илүү нэг амьдралд гоё өөдрөг ханддаг хөвгөлтэй, цоглог, ирч хүчтэй тийм хүмүүс байгаа тань л да. Ерөнхий байдлаараа ч гэсэн нэг жоохон хүүхдэрхүү гэдэг юм уу те. Нэг талаараа хэлэхээр аюу гоё гинэн халиваа зүйл дээр нэг тийм хүн дээр хүлээж аваад байдгүй аюу цайлган маягаар хүлээж авдаг, хөнгөн байдлаар хүлээж авдаг. Тийм хүмүүс байгаа болохоор яалтчгүй хамтрагч чинь ч гэсэн таны энэ байд энергийг маш их мэдэрдэг. Тэгээ тантай байхаараа энэ хүн маш гоё аз жаргалтай сэтгэл хангалуун хөвгөлтэй байж чаддаг гэж харагдаж байна. Тэгээд харилцаа нь ер нь ингээд шинээр эхэлж байгаа харилцаа гэж гарч ирж байна л та. Тэгээд ихэнх нь маш их харилцаан дээр аз жаргалтай хөвгөлтэй ийм байдлаар хандаад байгаа бол за нөгөө бүлэг нь ялтчихгүй нөгөө нэг өмнө хэлжсэн те нэг харилцааг дуусгаад тэгээд тантай харилцааг эхлүүлж байгаа хүмүүс байгаад байна. Нэг харилцааг дуусгаж байж тантай харилцааг эхлүүлэх ёстой. Гэхдээ одоохондоо яг энэ харилцааг дуусгацсан уу? Энэ харилцааг бүр ингээд шийдээд тайж явуулсан уу? Энэ харилцаанаас бүр салаад холбоогоо тасалсан уу гэвэл бас үгүй. Яалтчгүй ингээд гацаад байгаа маягтай байна л да хамтрагч нь. Тэгэхээр та хэдий маа нөгөө тал хувь нь хамтрагчаасаа салаад нийлж байгаа бол тал хувь нь ингээд нөгөө нэг цоо шинээр эхэлж байгаа харилцаа тий шинээр эхлэж явж байгаа харилцаатай хүмүүс юм байна. Тэгээ хоёр хэсэгт ингээ хуваагдаж байна л да ялцчихгүй хамтрагчийн нөхцөл байдал ч гэсэн. Одоо ингээд хамтрагч нь болохоор зэрэг нэг харилцааг тавьж явуулаад тантай ингээд сайхан байгаа одоо шинээр эхлүүлэхийн тулд энэ харилцааг тавьж явуулах ёстой. Гэхдээ одоо таныг сонгох уу тэр хүнийг сонгох уу гэсэн байдалтай нэлээ гацаж байгаа харагдаж байна. Эргэлзээд яг хоёр хүний дунд ингээд жоохон шийдвэрээ гаргаж чадахгүй хүлээлтийн байдалтай тий тодорхой яг ингээд үнэхээр дуусгаад эхлэе гэж бодож байгаа ч гэсэндээ ингээд
юунээс шийдвэрээ гаргаж чадахгүй. За тэгээд дээрэс нь ингээд ховь тавилан баг ингээд шийдэд өгөх байхаа. За үнэхээр л бид ингээд хамт амьдрах ёстой бол амьдраад салах ёстой бол салаад дараагийн харилцаанд эхлэх бол эхлээд энэ хүнтэй байх ёстой бол энэ хүнтэйг л байхаа гэсэн байдлаар хандаад жоохон өөрөө зоригтойгоор үйл хийж чадахгүй байгаа харагдаж байна. Энэ 20 дугаар бүлгийнхний хамтрагчийн хувьд яг шууд ингээд за би чамаас саллаа би ингээд дараагийн төлөвлөгөөгөө гаргаж чадахгүй харин ингээд илүү хорвоо ертөнцөд даатгсан нэг тийм харзансан хүлээзэнсэн тийм байдалтай байгаа харагдаж байна. За харин одоо энэ харилцааны ирээдүйд яах вэ? 20 дугаар бүлгийн маань харилцааны ирээдүйд ямар байдалтай байх вэ? За ирээдүйд ямар байдалтай байх вэ гэсэн чинь ирээдүйд бас л хүлээхээр л байна. Энэ тэгэхээр энэ харилцаа нэлээ удаан. Тойрын харилцаа ихэлтэл, бүр гүнзгийртэл, задал бүрлээвэл ахитлын дараагийн үе шатанд ороод хүмүүс чинь үерхэж эхлээд ингээд гэрлээд үр хүүхдтэй болоод тэгж явдаг бол яалтчгүй 2 дугаар бүлгийнхний маань хувьд маш удаан. Шууд ингээд за үеглээс нийлээ хүүхдтэй боллоо гэрлээ гэхээр биш. Нэлээ удаан хугацаанд ингээд хардсансан, хүлээзэнсэн байдалтай байгаад харагдаж байна. Тэгээд бас харилцаан дээр долоогийн тонод маш их гарч ирж байгаа нь ер нь их хамтрагчийн зүгээс ч таны зүгээс ч ирээдүйдээ энэ харилцаа жоохон эргэлзээтэй болж эхэлнэ гэж харагдаж байна л да. Яалтчгүй энэ хүлээлтээсээ болоод ч юм уу те. Магадгүй та хэд маань ингээд хүлээсээр байгаад за угаасаа бид өөр цаашаа ахихгүй юм байна. Энэ харилцаа бол цаашаа нэлээ явцахгүй юм байна. Бид өөр ингээ гэрэлж чадахгүй юм байна. Эсвэл энэ хүн нөгөө хүнээ орхиж чадахгүй юм байна ч юм уу тийм сөрөг байдалтай ингээд маш их автах гад байгаа харагдаж байна. Тэгээд нэг тийм шийдвэртэй, хүчтэй, зоригтой байж чадахгүй ер нь л ингээд нэг ганцаарцсан энергитэй, илүү дотоод руугаа илүү өнгөсөн одоо маш их бодолд авцсан гэдэг юм уу. Хүлээлтээсээ болоод залхаад энэ нөгөө маш их эргэлзээнүүд ирээдүйд ингээд гарч ирээд эргэлзээ цүрэг байдлууданд дамгалаад тэнгүүтээ жоохон хийнээсээ жоохон завсарлага аваад тусдаан байгаад ингээд харилцааг магадгүй жоохон тусдаа ингээд завсарлага авч магадгүй ч харагдаад байна л да яалтчгүй. Тэгэхээр хийнтэйгээ жоохон холбоо барихгүй холбоо нь ингээд тасрах ч юм уу холбоо нь өдөр болгон ярьдаг гэсэн бол жоохон байжгаад 3 хоногт нэг ч юм уу 7 хоногт нэг ч юм уу ингэж ярьдаг бодно. Нэг бол илүү дотоод руугаа өнгөж харахаар харагдаж байна. Одоогийн байдлаар яг харилцаа чинь шинэлэг байгаа шинэлэг сонирхолтой аз жаргалтай бие биедэл ингээл хайртай тэмүүлэл ерөөсөө энэ харилцаа айгүй гоё аз жаргалыг мэдрүүлээд байгаа бол ирээдүйд харин илүү за энэ харилцаа чинь нэрээ юу илээ надад яг ямар үр өгөөж өгөх вүлээ энэ хүн яг намайг сонгоод явж чадах нь зөмөр дэмий ингээд миний цагийг үрээд байх юм биш байгаа даа гэсэн байдлаар илүү боддоор хараад илүү өөрийгөө сонсоод яг миний хүсэж байгаа хүмүүс лүү биш үү? Бас тэр болгоно ингээд хуцтай бодож эхэлнэ гэж харагдаж байна. За харилцааны ирээдүйн бол ийм байгаад байна. Одоо хэдүүлээ. Энэ харилцаан дээр өгч байгаа зөвлөмж зөвлөгөө юм бэ? 2 дугаар бүлгийн хэмээр өгч байгаа зөвлөмж. За зөвлөмж зөвлөхөө гэдгсэн чинь та хэд маань өөрсдөө итгэлтэй байгаарэ, өөрийгөө илүү хайрлаарэ, аз жаргалтай байгаад өөрийгөө маш их услаарэ гэсэн мессеж гарч ирж байна л дээ энэ харилцаан дээр. Тэгэхээр яалтчгүй та хэд маань энэ харилцаан дээр өөрийгөө алдаж болохгүй байх нэ. Төв рүүгээ ер нь татаад өөрсдийгөө бас нэг яг энэ гой байгаа, цоглог байгаа, ирч хүчтэй байгаа, хүчлтэй байгаа энэ байдлаа алдалгүйгээр хийх ёстой зүйлээ хийгээд яг нөгөө хүн рүү 100% анхаарлаа хандуулад ч юм уу тэр хүнд итгэл найдвар тавиад байхаас илүүтэйгээр бас өөрийнхөө хийх ёстой зүйлээ хийгээд гоо сайхандаа анхаарч ирсэн бол гоо сайхандаа анхаарад фитнестэй явдаг байсан бол яваад хоббитэй зүйлсээ хайлгүйгээр хобби улам хөгжүүлээд өөрийнхөө тэр болгон хийх ёстой зүйлсээ бол алдалгүйгээр хийгээрээ тэгээд бас амьдрал дээр нь жоохон сорилтууд гарч ирнэ. Сорилт тийм давах хөстэй даваанууд гарч ирнэ. Тэр болгоно ингээд
даваарэ бас хүнд хэцүү нөхцөл байдал байгаа ч гэсэндээ тэр болгонд бити бууж өгөөрэй гэж харагдаад байна. Тэгэхээр хүнд нөхцөл байдал гарч ирсэн ч гэсэндээ өөрийгөө хайрлахаа ерөөсөө зогсож болохгүй, өөрийгөө алдаж болохгүй энэ харилцаан дээр гэж харагдаад байна. Тэгэхээр энэ харилцаан дээр ерөөсөө эргэлзэх хэрэггүйгээр шийдвэртэй байх хэрэгтэй харилцаа шүү гэсэн байдлаар маш их тодорхой гарч ирж байна л да. Тэгэхээр та хэд маань харилцаан дээр за яг энэ харилцаа бүтэхгүй юу, энэ харилцааг суухгүй юу гэдэргээд эргэлзээд байгаа хүмүүс байгаа бол үнэхээр тэр хүн нь өөр хүнтэй, тэр хүн нь одоо их нэртэй, гэр бүлтэй ч юм уу те эсвэл найз хүнтэй за тэгээд таныг хүлээлгээл нэг таныг ингээд цаг хугацааг хумслаад байгаа юм шиг, цаг хугацааг дими хүрээд байгаа юм шиг тантай зүгээр ингээд хөгжилдөх байдлаар, зугаацах байдлаар ингэж хандаад байгаа бол та хэд маань бүр эргэлзэлгүйгээр энэ харилцааг зогсоох хэрэгтэй гэж харагдаж байна. Ерөөсөө энэ харилцаан дээр илүү цаашаа явах хэрэггүй, илүү ингэж ахиж за битээр бүтчих ч юм билүү, битээр илүү сайхан байх ч юм билүү, энэ хүнээ ингэж орхиод хаяад над дээр ирэх ч юм билүү гэсэн байдлаар ерөөсөө хандах хэрэггүйгээр орхих хэрэгтэй. За нөгөө бүлэг шинээр эхэлж байгаа хүмүүс маань яах вэ гэх юм бол харилцаан дээр ямар ч эргэлзээгүйгээр харилцаагаа чааш нь гоё илүү баяжуулаад, илүү сэтгэл зүрхэн зориулаад, илүү гоё өөрийнхөө мэдрээд харилцаагаа ахиулах хэрэгтэй. За дээрэс нь харилцаан дээр ямар ч хүнд бэрхшээл гарч ирсэн, сорилтууд гарч ирсэн. Тэр бол түр зурах гэдгийг санаарай. Тэрийг болгоныг даваад гарах хэрэгтэй гэсэн мессеж орж ирлээ. Зөвлөмж зөвлөгөөн гэх юм бол ийм байна. За бүгдэнд баярлалаа гэт. Хувийн урьдчилан авах хүмүүс маань Instagram болон Facebook-ээр холбогдоод хувийн урьдчилан авч болно. За 3 дугаар бүлгийн маань урьдчилантай орцгоё хэлээ. За та бүхний маань хувьд гэдэг юм бол 3 дугаар бүлгийн маань хувьд өнгөрсөн нэг зүйл дээр маш их харамсаж байгаа, харуулсаж байгаа гэж харагдаж байна. За дээрэс нь бас харилцаан дээр жоохон гомдсон гомдлууд байгаа боо харагдаад байна. Гэхдээ бол энэ бол яг одоогийн байдлаар биш жоохон өнгөрсөнд одоогоос 1 сарын хугацаанд ч юм уу те эсвэл өнгөрсөн 7 хоног байж болно. Өнөөдрийн хувьд гэдэг юм бол биш. За тэгээд та хэд маань энэ харилцаан дээр яаж байна вэ гэх юм бол одоо яг зөвөр өнгөсөнд гомдоод харуусаад хамтрагчтай жоохон сэтгэл зүрхэн зориулах юм болоод хаагдмал болоод өөрийнхөө өмнөр нэг харилцааныхаа дундуур ингээ хад хэрэн босгоод байсан бол харин одоо жоохон сэтгэл зүрхээ нээж эхэлж байгаа гэдэг юм уу харамсал гомлоо жоохон тавьж уулаад дахиад нөгөө нэг хүнийг ингээ тайрлаа дахиад нөгөө хүнтэйгээ илүү сэтгэл зүрхэн зориулаад үзье илүү би энэ хүнийг бас халамжлаад хайрлаад үзье гэсэн байдлаар шийдвэртэй тийм шийдвэр гаргаж байгаа гэж харагдаж байна. Тэгээд энэ нь ч гэсэндээ та хэдд маань маш их эрч хүчийг өгч байгаа, маш их урам зориг өгч байгаа гэж харагдаж байна л та. Тэгээ бас баг зэрэг юу энэ группийг сонгосон хүмүүсийн маань цөөнх хувь нь жоохон сөрөг бодолтой мэдрэмжэндээ автаад байгаа гэж харагдаж байна. Хэдийгээр ингээд харилцаагаа сайхан байлгах га сэтгэл зүрхэн зориулаад дахиад энэ харилцаагаа үргэлжлүүлээ, сайн сайхнаар үргэлжлүүлээ, ингээ шийдвэртэй бая, халуун дулаан бай, гой сайхан бай гэж бодсон ч гэсэндээ жоохон өнгөрсөн дэх нөгөө нэг сөрөг мэдрэмжүүд нь таны гомдоож исэн гомдол байгаа бол тэр нь бодогдоод байгаа. Тэрийг бас ингээд 100% тавьж явуулж чадахгүй байгаа гэж харагдаж байна л да. Сөрөг бодлоод ер нь ингээл байгаа гэж харагдаж чинь зүрх сэтгэлээ ингээ зориулах гад хичээсэн ч гэсэндээ хаяа байжгаад нөгөө нэг сөрөг бодлоод нь гинт орж ирдэг ч юм уу тий намайг тэгсэндээ дахиад ихчих үедээ надад худлаа ярих үедээ гомдоох үедээ эсвэл битэр дахиад иймэрхүү зүйлээс болж маргалдах үедээ надад үл итгэхгүй байх үедээ гэсэн байлаар хандаж байгаа гэж харагдаж байна. За харин одоо та бүхний маань хамтрагчдын хувьд ямар сэтгэл мэдрэмжтэй байна вэ? 3 дугаар бүлгийн маань хамтрагчтай. За ингээд үтсэн чинь ямар сонирм мессеж гарч ирж байна вэ? Харин та хэдийн маань хувьд бол ингээд өнгөрсөндөө гомлон тавьж уулаад энэ хүн рүү илүү зүрх сэтгэлээ зориулаад нээлттэй баяа гэж бодож исэн бол харин таны хамтрагчийн хувьд гэхээр
өнгөрсөн журам жоохон хүлээзэнсэн, харзансан байдалтай байгаад тасаа харагдчих байна. Тэгээд ер нь өөртөө итгэх биш, танд итгэх биш те. Энэ харилцаан дээр нөгөө нэг тууштай шийдвэртэй байгаад энэ харилцааг цааш нь яаж ахиулах уу, яаж илүү гоё болгох уу. За яавал битээр энэ харилцаагаа илүү шинэлэг байлгах уу, илүү харилцаагаа илүү дээш нь баяжуулаад тэг хөгжүүлээд ингээд нэг зогсон байдалтай биш, зогсон байдлаас яаж гаргах вэ гэж бодоод ингээд шийдвэр гаргаад тэн дээр тууштай ямар нэгэн тодорхой шийдвэр авах биш, зүгээр ингээд хорвоо ертөнцид даатгаад, бурхан ертөнцид ингээд даатгаад байсан харагдаад байх юм. За баг ингээд болохын хөстэй болдгоороо болно үстэй. Би одоо ингээд хийлсэн ч хийгээгүй ч ялгаагүй, зүгээр үнэхээр энэ хүнтэй байх ёстой бол байна, байхгүй бол байхгүй. Би тэр салах бол сална, салахгүй бол салахгүй. Тэгж байгаад аяанда энэ 3 дугаар бүлгийн маань намайг уушлнээс 3 дугаар бүлгийн маань уурн гарна нэс гомдохгүй байна нэс гэсэн байдлаар ингээд тань руу гомдоосон бол уучлалтгүйгаад ирэхээсээ илүүтэйгээр зүгээр л ингээд байгаа л тэгэл нэг ингээд цаана найдаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Хорвоо ертөнцид баг ингээд найдаад даатгацсан тий. Уучлах бол уучлал тэр гэсэн нэг тийм байдалтай. Тэгээд зүрх сэтгэлээ ер нь ингээд яг нээгээд зүрх сэтгэлээ ингээд зориулах гад байгаа ч гэсэндээ бүх зүйлийг ингээд нэг яалтчгүй дуусчлаа, төгсчлөө. Нэг харилцаа ер нь ингээд сайхан байж чадах ч юм уу да үгүй ч юм уу баг бүх зүйл ингээд дуусчихгүй гэсэн байдлаар хандаад эргэлзээд байгаа харагдаж байгаа юм. Таны хамтрагчийн хувьд гэхээр 3 дугаар бүлгийн маань хувьд яг өнгөрсөн хугацаанд энэ хүмүүс таныг маш их хүлээсэн байж болно. Харилцаан дээр ингээд хараад таныг өнгөрсөн хугацаанд та бүхэн маань яалтчгүй нөгөө зүрх сэтгэлээ нээхгүй энэ хүн рүү жоохон сэтгэлд гаргадаг байсан бол сэтгэл гаргахан болцсон, зогсон болцсон, харилцаанаас жоохон завсарлага авсан ч юм уу, тиймэрхүү мэдрэмж төрж байсан, тиймэрхүү зүйл ажиглагдаж байсан бол харин тэр үед чинь таны хамтрагч таныг маш их хүлээсэн гэж харагдаад байна. За надад ингээд зүрх сэтгэлээ нээх болов 3 дугаар бүлгийнхэн маань намайг гэх юм болов даа гэсэн байдлаар хандаж хүлээгээд зүрх сэтгэлээ нээгээд байсан ч гэсэндээ та тэхгүй байсан болохоор энэ хүн ер нь л энэ харилцаа бүтэхгүй явцгүй юм байна. Бараг ингээд дуусахын дээр юм байна гэсэн байдлаар хандаж байгаа гэж харагдаж байна л та. Дийлэн хувь нь тэгээд энээсээ болоод маш их эргэлзээнд орж байгаа гэж харагдаж байна. Яагаад гэхээр энэ хүн ингээд мэдрэмж бодол хоёртаа ингээд төрөлдсөн. Харилцаа бүтэхгүй цаашаа нэг ахгүй сайхан болохгүй ингээд дуусах юм шиг мэдрэмж төрөөд байгаа. Тэгээд дуусах ёстой гэж бодоод байгаа ч гэсэндээ танд өгч байгаа ингээд зүрх сэтгэл нь угаасаа ингээд энэ хүн яагаад ч хорж дийлэхгүй ингээд зүрх сэтгэлээрээ бол тань тайртай сэтгэл байгаа. Тэгээд трийг хорж дийлэхгүй болохоор энэ хүн маш их эргэлзээнд орж байна гэж харагдаад байна. Зүрх сэтгэл бодол ингээд хоёр нь зөвлөлтөд байгаа. Тэрнээс олж маш их эргэлзээнд орж байгаа гэж харагдчихэ. За хэвэл одоо харин та ирээдүйд ямар байх вэ? 3 дугаар бүлгийн маань хувьд ирээдүй ямар байх вэ? Хагадаа ингээд хүзэр маань доошоо харж бууж ирж байна. Ерөөсөө миний хүзрүүд ингээд доошоо харж бууж ирдэггүй. Холилдоосоо болоод ч юм уу те. Тэгээд за ирээдүйд яах вэ гэх юм бол ирээдүйд гэхээр та хэд нэг хоорондын маргаан байсан, бие-биедээ жоохон гомдохоор өгнүүдийг хилээд байсан. Тэр болгоно нь зогсноо гэж харагдаад байна. Хоорондын жоохон зөрчилдөөн байгаад байгаа. Нэг бол одоо ингээд тэр хүн таныг гэж байхад та тэр хүнийг гэхгүй, та тэр хүнийг гэж байхад тэр хүн таныг гэхгүй байсан бол энэ нөхцөл байдлууд, энэ зөрчилдөөн, энэ үл ойлголцлууд ерөөсөө зогсоод үл ойлголцох байдлууд нь болоод харин хинэн одоо энэ харилцаан дээр шийдвэртэй байгаад за хоёлаа энэ харилцааг ихтүүлээ. Харилцаагаа гоё сайхан байлгая. Одоо үерхэж байгаа, суудсан байгаа хүмүүс маань бол тий харилцааг дахиад шинээр эхлүүлье гэж харагдаж байгаа бол харилцаанд өгөж эхэлсэн хүмүүс маань харин илүү шийдвэртэй байгаад харилцаагаа илүү сайхнаар эхлүүлье гэсэн байдлаар хандаж байгаа гэж харагдаж байна. За тэгээд ирээдүйд та хоёрын маань зүрх сэтгэлийг шархлуулсан ямар ч зүйл болсон ч гэсэндээ жоохон сэтгэл гонсойлгох зүйл болсон ч гэсэндээ энэ харилцааг ерөөсөө дуусгахгүй дахин эхлүүлсээр байх болно. Энэ харилцаан дээр бол ерөөсөө
тийм хурдан дуусах, хурдан ингээд төгсөх харилцаа бол биш байна. Тэгээ яалтчгүй ингээд харилцааг дуусгамаар байсан ч гэсэндээ эхлүүлээл, харилцаа ингээд дуусгаад байгаа юм шиг болсон ч гэсэндээ эхлүүлээл. Нэг хосондоо жоохон токсик харилцаа байж болохын ирээдүрүүгээ токсик тал руу орж болохын ингээд зүрх сэтгэл нь шархалчаад байхад дахиад эхлүүлээд зүрх сэтгэл нь дахиад шархлаад байхад эхлүүлээд болохгүй байгаа юм шиг гэрнэ дахиад эхлүүлээд байгаа харилцаа байгаа байхгүй юу? Тэгэхээр нэлээд жоохон токсик харилцаа байна уу даа гэж харагдчих байна. Яалтчгүй тэгж амархан дуусахгүй харилцаа байна. Магадгүй цаанаасаа л хорвоо ертөнцөөс энэ харилцаа та хоёр сурах ёстой зүйлс байгаа. Тэгээ сурах ёстой зүйлсээ сурч дуслан төгсгүй ч юм уу. Тэ нэг бол угаасаа л хоёрыг биенээ орхиж чадахгүй ингээл зуралдаал яваал байгаар харилцаа байгаа харагдаж байна. За одоо харин сахиусуудын хөгжих байгаа зөвлөмж зөвлөгөө юу байна? 3 дугаар бүлгийн. За уучлаарай 3 дугаар бүлгийн маань сахиусуудаас өгч байгаа зөвлөгөө юу байна вэ гэдгийг үздэгээ. За яг бичиг хийж байсан чинь дундуураа тасраад тасалтад орчлоо. За тэгэхээр 3 дугаар бүлгийн өгч байгаа зөвлөгөө юу вэ гэхээр 3 дугаар бүлгийн маань жоох ингээд сэтгэл зүрхээ хамтрагчтай өгөхөөс ингээд харамлаад гэдэг юм уу яг өөрөө ингээд энерги өөрлөгөө татаад сэтгэл зүрхийн өөрлөгөө татаад өмнөх шигээ тэр хүнлүүс сэтгэл гаргаж чадахгүй өмнөх шигээ тэр хүнлүү анхаарал тавьж чадахгүй байгаа тийм байдал байгаа бол нөгөө хүндээ ч гэсэн нээлттэйгээр ингээд сэтгэл зүрхээ зориулаад чин үнэнчээр ингээд өөрөөсөө үнэхээр тэр хүнийг ингээ хайрлаад байгаа бол үнэхээр тэр хүнийг их мэдрэмж байгаа бол мэдрэмжээ бити ерөөсөө ингээ тойрч цагдаарай. Бити ерөөсөө байраарай. Тэр мэдрэмжээ ерөөсөө суулж хөлөөтэй байлгаарай гэж хэлүүлж байна л да. Тэгснээрээ та хоёр маань энэ ингээд бие биеэрээ сэтгэл зүрхээ зориулаад энэ харилцаа бол цаашдаа гэр бүлийн хэмжээнд харилцаа болж чадна гэж харагдаад байна. Тэгэхээр ямар нэгэн шийдвэр гаргахтаа за тэгээд энэ харилцаан дээр илүү ирээдүйг харсан байдалтай байгаасаа гэж юу сахиусууд нь олох хүсээд байна. Одоо яг энэ нөхцөл байдал дээр гацах биш эсвэл ингээд ойрын хугацааны нөхцөл байдлыг харах биш харин бүр илүү урт удаан хугацааны тий. Урт удаан хугацаанд битүүр яг үнэхээр амьдраад энэ хүн намайг түшиж тулж чадах билүү? Энэ хүн чи яг хүний хэр хань болж чадах вүлээ? Хүнийг хэр түшиж тулж чадах билээ тий? Намайг ингээд хүнд өвчтэй болоо гэхэд миний үс буурлаа гэхэд миний айр сүнжлаа гэхэд энэ хүн яг тэр үед намайг гээд зогсож байж чадах хүн үү гэдэг тийм одоо бүр урт хугацааны зүйлсийг хараад ирээдүгээ хараад тэгээд шийдвэрийг гаргаад яваасай гэж хүсэж байна. Гэхдээ энэ харилцаа бол яалтчгүй ингээд урт удаан хугацаанд маш аз жаргалтай гэр бүлийн харилцаа болоод сэтгэл хангалуун бүх зүйлээр ингээд жигдэрсэн харилцаа болж чадах уу гэдэг бол болж чадсан хамгийн гол нь бие биедээ ингээд нээлттэйгээр зүрх сэтгэл мэдрэмж юу гэдэг те тэр болгоно ингээд зориулах хэрэгтэй байна гэж сахиусуудаас нь зөвлөгөө өгч байна. За ингээд та бүхэн маань хувийн уншлага авах бол миний Instagram, Facebook-ээр холбогдоод хувийн уншлага авч болно. 2 өдөр хямдралтай үнээр 33 мянгаар хийгдэж байгаа. За бүгдэнд нь ингээд баярлалаа.